За өөрийнхөө бас найз нөхдөдөө уух дуртай ганц хоёр дарсаа та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байна. За би South Францын Domaine de la Bombe брендийн яган дарс Pinot сууцны сортоор хийсэн энэ яган дарстай дуртай байдаг. Амт нь маш их хөнгөн зөөлөн, за төрөл бүрийн салат, паста, пиццан дээр маш их тохиромжтой байдаг. За мөн Domaine de la Bombe би өөрөө бас очиж үзсэн өмнөд Францад байдаг маш алдартай энэ Domaine байдаг. За энэ Sauvignon Blanc сууцны сортоор хийсэн дарс байна. За Sauvignon Blanc сууцны сортоор хийсэн дарс нь нэлээд одоо хүчтэй хуурай, эсэглэндүү баг зэрэг одоо ногоон туяатай ийм дарс байдаг. Франц улсын Луан нутгийн энэ Rosé de Anjou гэж хагас хуурай яган дарсыг бас уух дуртай байдаг. Ягаад би түлхүү цагаан яган дарсыг уух дуртай байдгүй гэхээр нэгдүгээрт бол маш хөнгөн, ямар ч хоолн дээр бас зохицдгоор онцлог байдаг. Тэгэхээр бол хүүхнүүдэд зөвлөж хэлэхэд жингээ барих хүсэлтэй хүүхнүүд маань бол түлхүү цагаан яган дарсыг бол уухад бол тохиромжтой байдгийг шүү гэж хэлсэн. За яг гэртээ одоо би өдөр тутам уудаг гол 3 дарс маань бол одоо энд байж байна. Италийн Gardased байрладаг Linotti дарсны үйлдвэрлэгчийн Sauve цагаан сууцны сортоор хийсэн дарс, Marina гэдэг сууцны сортоор хийсэн яган дарс, Bordolino гэдэг энэ улаан дарсыг бол гэртээ уух дуртай байдаг. Яагаад гэвэл нэлээд улаан дарсны хөнгөн элдв одоо тийм хурц өнөр амт байдаггүй. Тийм учраас бол Монгол хоолтой цэцэгчдэг гэртээ мэдээж хэрэг бид нар тэр болгон бас Европ хоол хийж идэв гэдэг. Гэхдээ мэдээж хүүхдүүдтэйгээ пицца хийж идэх ч юм уу тийм ээ. Үгүй бол одоо спагетти хийж идэх тохиолдол бол бас их зөгцдөг. За ер нь бол би бас Итали дарснуудтай нэлээд дуртай. За яг одоо онцгой баяраар бол би гэр бүлийнхэнтэйгээ энэ Амарон дарсыг бол задлж уух бас их дуртай. За Амарон дарс нь бол хэдийгээр хуурай дарс боловч нэлээд өтгөн өндөр бүтцтэй дарс байдаг. Хамгийн гол нь хийдэг технологи нь маш нарийн. За яг ингээд амтлахад бол уганд нь бол баг зэрэг одоо бас чихэрлэг амтаас мэдрэгддэг ийм өндөр зэрэглэлийн хуурай дарс байгаа. За сүүлийн үед би бас найз нөхдөдөө эсвэл одоо хамтрагч бизнесүүдтэй энэ Калифорни Гала үйлдвэрлэгчийн Apotek улаан цагаан энэ хоёр дарсыг бол бас нэлээд санал болгодог. Ягаад гэвэл Калифорни мужи нь өөрөө маш наарлаг. За гарч байгаа одоо усан үзэм нэлээд одоо сахарын өндөр ангууламжтай байдаг учраас амт нь тийм зөөлөн, жимслэг, үл ялэг одоо угандаа бас чихэрлэг амт мэдрэгддэг ийм дарснууд байдаг. Уух дурстай гол дарс маань бол одоо энэ Берхүүдийн Москота гэдэг дарс байна. За энэ дарс нь бол нэлээд одоо хөнгөн, жимслэг, чихэрлэг амттай. Ян төрөл бүрийн коктейл хийж явахад бас нэлээд тохиромжтой байдаг. Хөргөөд мөстэй уухад нэлээд гоё тохиромжтой. За улаан нь бас ялгаагүй бас яг энэ доор харагдаж байна. За бид нар одоо 3 жилийн өмнөөс Калифорни мужийн Галло дарсны үйлдвэрлэгч буюу хамгийн одоо дэлхийн том тарелингийн талбайтай дэлхийн номер 1 дарсны үйлдвэрлэгчээс Gallo Family гэдэг энэ брэндүүдийг оруулж ирж байгаа. За эдгээр дарсууд нь бол найз нөхдөөрөө олуулаа тийм ээ. Одоо арга хэмжээ зохион байгуулах, хамт одоо салхинд гарах, одоо бидний хэлбэл одоо парти зохион байгуулахад тохиромжтой Carlo Rossi улаан цагаан гэсэн дарснууд байна. Амтны хувьд бол хагас хуурай. За мөн Gallo Family-гийн цагаан дарс, улаан дарс, яган дарс байна. За энэ дарснууд нь бол одоо сүүлийн үед бол нэлээд одоо амт нь монголчуудад таалагдж байгаа. Ялангуяа монгол хоолтой зохицдгоороо бол бас нэлээд онцлог юм гоё дарснууд байгаа.